Сан байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох нөхцөл байдал хурцдаж байгаа. За үүнтэй холбоотойгоор талууд шууд бусаар одоо яриа хэлцээ өрнүүлж байгаа гэсэн хэдий ч бол нөхцөл байдал үнэс дорцсон байгааг бол ажиглагдаж байна. Тухайлах юм бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Америкийн хөлөг онгоцуудыг далай тэнгисийн орчимд ялангуяа Ирантай эзэмшилт байдаг далай тэнгисийн хэсгээр аль болох зорчихгүй байхыг уриалж байгаа юм байна. За Вашингтон болон Тегераны хоорондох хурцнал байдлын улмаас Америкийн нэгдсэн улсын далайн захиргаанаас энэхүү өдөртөмжийг гаргасан байна. За далайн захиргаанаас гаргасан даваа гарагийн зөвлөмжөнд дуртахтаа Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцны ахмадуудыг Ираны хүчинд Америкийн хөлөг онгоцонд одоо суухыг оролцсон тохиолдолд эсэргүүцэл үзүүлэхийг уриалсан байна. За хоёр талуудын хувьд Баасан гарагт Оман улсад шууд бус яриа хэлцээ хийсэн байсан. За үүний дараа бол эдгээр зөвлөмжийг гаргаж байгаа юм. Дэлхийн далайн тээвэр болон худалдаанд чухал үүрэгтэй хэд хэдэн цэгүүд байдаг. За үүнийг бол choke point буюу баймлах цэг гэж нэрлэдэг. За эдгээр баймлах цэгүүдийн нэг нь яхаа аргагүй Ормосын хоолой тооцогддог. За Ормосын хоолойг Иран улс устрын зорилгоор барьцаалан ашигласаар ирсэн. За тухайлах юм бол 1980-ад онд Иран Иракийн мөргөлдөөний үеэр хоёр улс хоёулаа худалдааны хөлөг онгоцуудыг онилж энэ үйл явдлыг бол тухайн үедээ танкерийн дайн гэж нэрлэж байсан. За саяхан Йеменд бол Хути бүлэглэлээс улаан тэнгист бол Израильтай одоо холбоотойгоор хөлөг онгоцнуудын эсрэг халдах үйлдсэн Газын зурвсдах Израилийн геноцидийн дайныг зогсоох зорилгоор энэхүү үйлдэл хийсэн гэсэн ийм мэдээллийг хэлж байсан. За өөрөөр хэлбэл дэлхийн худалдаанд чухал ач холбогдолтой тээврийн замуудыг энэхүү улс төр болон дайн мөргөлдөөнийхөө зэвсэг болгож ашиглах. За эдгээр хоолойн үйл ажиллагааг тасалдуулах замаар дайны үйл явдал болон улс төрийн нөхцөлд нөлөөлөхийг оролдож байдаг юм. За өнгөрсөн 6 дугаар сард Израиль Ираны бөмбөгтгөд Ираны нэгэн хууль тогтоогч хэлэхдээ хэрвээ дайн ширүүсэн тохиолдолд Персийн болон Энтекийн далайтай холбогддог тээврийн гол зам болох Ормосын хоолойг хаах тухай саналыг гаргаж байсан. За энэ нь бол Тегераны хувьд нэг одоо бас бодлогын сонголт байх боломжтой гэж тухайн үедээ хэлж байсан. Америкийн нэгдсэн улсын засгийн газар Ормосын хоолойг эрчим хүч үйлдвэрлэдэг бүс нутаг руу далай руу гарах гол гарц стратегийн байршил гэж үздэг учраас энэ одоо Ормосын хоолойг дэлхийн хамгийн чухал газрын тосны одоо чухал одоо тээврийн зам гэж тодорхойлсон байдаг. За 1-р сарын сүүлээр Исламын хувьсгалт Кавардын корпус тус хоолойд Тэнгисийн цэргийн сургууль хийсэн. За Америкийн цэргийнхэн Тегеранд аюулгүй байдал болон мэрэгжлийн бус альва үйл авираас сэрэмжлүүлэхийг тухайн үедээ анхааруулж байсан. За Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн хожим нь тус бүс нутагт нисэг онгоц тээвэрлэгч хөлөг онгоцлуудын нэгэнд ойрцсон Ираны нисгчүү онгоцыг буудаж унгаасан тухай мэдэгдэж байсан. За өөрөөр хэлбэл талууд энэхүү Ормосын хоолойг тойрсон зөрчил маргалдаанд ороод байгаа. За Вашингтоны хувьд бол Тегераны эсрэг хамгийн их дарамт шахалт үзүүлэх гэсэн ийм кампанит ажлыг өрнүүлж байгаа. За үүнийхээ хүрээнд мөн одоо Персийн болон өөрийн зэвсэгт хүчин болон Тэнгисийн цэргийнхаа хүчин байршуулсан байдалтай байна. За энэ бол талуудын хооронд нөхцөл байдал хязгаарч хурцдаж болзошгүй. За ямар нэгэн байдлаар хурцсан тохиолдолд дайны аюулд авчрах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Ямар ч байсан Персийн булангийн аюулгүй байдал за тэр дундаа Америкийн нэгдсэн улс Ирантай холбоотой асуудал бол өрнөж байгаа юм. За Ираны хувьд бол Америкийн нэгдсэн улсын уламжлалт холбоотон байсан бас түүх бий. За хоёр улсын хувьд бол Шейхийн дэглэмийн үед хамтран ажиллаж байсан. За харин 1979 онд Исламын одоо хувьсгалт тус улсад гарснаас хойш Америкийн нэгдсэн улсын Ираны талаарх баримталж байсан бодлого үндсэндээ өөрчлөлт орсон. За Иран улстай бол илүү дайсгансан харилцаатай явж ирсэн. За энэхүү харилцаа нь бол бүс нутгийн одоо динамик буюу бүс нутгийн бодлогот бол нөлөөлөл үзүүлж байгаа. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын зүгээс бол Иран гэхээсээ илүү Сауди Араб, Израиль зэрэг одоо уламжлалт холбоотнуудтай тулгуурлах замаар бүс нутагт хүчний тэнцвэрийг тогтоохыг оролдож байгаа. За мэдээж хэрэг бүс нутагтаа тэргүүлэх ач холбогдолтой үр гүйцэтгийг зорж байгаа. Иранд бол энэхүү бодлого нь таалагдахгүй байгаа. За үүнээс болоод талуудын хооронд зөрөлдөөн үүсэж байгаа. За мөн Иран улсын хувьд бол дотоод асуудал сүүлийн үед өрнөж байгаа. Эдийн засгийн одоо хямралтай холбоотойгоор ард иргэд нь ихээхэн эсэргүүцэл тэмцэл өрнүүлж мөн жагсаж байгаа. За үүнээс болоод олон мянган хүн амнасаа алдсан гэсэн ийм мэдээлэлүүд ирж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол ардчлалыг дэмжих ийм бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн утгаараа бол Иранд өрнөж байгаа үйл явцыг бол гаднаас дэмжиж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. За Ираны засаг захиргааны зүгээс ард иргэдийнхаа эсрэг одоо түрэмгий бодлого хэрэгжүүлсэн тохиолдолд Америкийн нэгдсэн улс интервенц буюу хөндлөнгөөс оролцох ийм үйл ажиллагааг хүртэл явуулах боломжтой гэдгээ мэдэгдэж байгаа. За ямар ч тач бол талуудын нөхцөл байдлыг ихээхэн анхааралтай ажиглаж байна. За магадгүй талуудын хооронд ямар нэгэн одоо оч өсөрсөн тохиолдолд томоохон дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж магадгүй байгаа учраас асуудал том болгоомжтой хандаж байгаамаа.